Манай түүхэнд дэлхийн хувь заяанд маш томоохон нөлөө үзүүлсэн хүмүүс цөөнгүй байдаг. Харин тэдний дунд хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн шаргал өстэй хүмүүс хэр их байдаг вэ? Хэрэв тэдний нэг нэгээр нь дурдах юм бол юун түрүүнд агуу их Македоны Александр хаанаас эхлэх болно. Мөн Англи улсыг дэлхийд ноёрхох замлыг тавьсан 1-р Элизабет хатан хаан. Түүний эрен үед Англи улсын тэнгисийн хүчин тухайн цаг үедээ ялагдшгүй хэмээгдэж байсан Испанийн тэнгисийн зэргийг бот нэргэж. Бас Их Британий ерөнхий сайд Винстон Черчилль ба 20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг болох Мерлин Монрогч дурдахгүй байж болохгүй. Тэгвэл одоо манай эрен үед нэг эрхэм уг хүмүүсийн нэгэн адилаар өөрийн замлыг аль хэдийн дэлхийн түүхнээ мөнхөж чадаж. Тэр бол мэдээж Америкийн алтан шаргал үстэй ерөнхийлөгч Дональд Трамп. Тэм учраас өнөөдрийн бичлэгээрээ бид та бүхэндээ Америк нэгдсэн улсын 45 ба 47 дахь ерөнхийлөгч Дональд J. Трампын талаар та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтгэлээ. Дональд Трамп гэж юу юм бэ? Тэр хэрхэн амжилтанд хүрсэн бэ? Америкийн 47 дахь ерөнхийлөгч болсноос хойш тэрээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэв вэ? Эцэст тэгээ мэдээж түүний ажлуудыг хэрэг Монгол улсад хэрэгжүүлвэл ямар өөрчлөлт гарах вэ? Та бүхэн маань бичлэгээ дуусал үзээрэй. Хэрвээ Монгол улсад Дональд Трамп байсан бол юу хийх вэ талаар бодож үзцгээе. Нэгдүгээр хэсэг. Дональд Трамп гэж хэм бэ? Дональд Джон Трамп нь 1946 онд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын Кунс дүүрэгдэх Фред Трамп ба Мэри Энн Трамп нарын гэрт мэндэлж. Тэрээр Америк нэгдсэн улсад ирсэн герман цагаачийн аж ахуй ажээ. Дональд Трампын аав Фред Трамп нь тухайн цаг үедээ дундаж орлоготой айл өрхөдөд зориулсан үйлдвэрлэл хөрөнгийн бизнес эрхэлдэг байв. Дональд Трамп хүүхэд байхдаа ахлах сургуулаа хайж байсан бөгөөд түүний оронд тэрээр Нью-Йорк хотын цэргийн академиг төгссөн аж. Түүний дараа Трамп анхлан Фордхамын их сургуульд исэн орсон боловч хожимоо эдийн засгийн мэргэжлэр Пенсильвани мужийн их сургуулийг 1968 онд төгсөж. Их сургуулаа төгсөхийн дараагаар Трамп аавынхаа бизнес болох Elizabeth Trump ба түүний хөвгүүд компанид орсон бөгөөд 1971 онд уг компани удирдахулж нэрийг нь Трамп байгууллага болон өөрчилсөн байна. Улмаар 1970-ад оноос Трамп Нью-Йорк хотын баячуудын дүүрэг болох Манхэттенд хэд хэдэн үйл хөдлөл хөрөнгүүдийг худалдан авч бизнесийн үйл ажиллагаанд нэгтгэснээр түүний амжилтын замд эхэлж. Энэхүү 1980-ад он болоход Трамп аль хэдийн өөрийнхөө үйл хөдлөл хөрөнгөний компанийг тэлж олон улсад хэд хэдэн зочдууд нэв. Тэдгээрээс түүний ажлын нэр үцээс нь мэдээж Трамп цамхаг байгаа. Ингэж явсаар 1990 он тэрээр үйл хөдлөл хөрөнгөний салбараас entertainment салбар руу орон хэд хэдэн амжилттай бестселлер номуудыг бичсэн ба мөн алдарт Appearance reality show хөтлөн явуулсан гэдгээр хожимоо Америкчуудад танигдуулжээ. Энэхүү тэрээр 2015 онд Америк нэгдсэн улсын бүгд найрамдах намаас ээлжид ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ олж авсан бөгөөд 2016 онд ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг ялснаар Америк нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч болсон байна. Дональд Трамп өөрийн эхний ерөнхийлөгчийн бүрийн эрхийн хугацаанд татврын бодлогоо шинчилж бууруулан эдийн засаг дахь төрийн оролцоог багасгасан ба мөн цагаачлалын эрс хатуу бодлого хэрэгжүүлж Америк нэгт гэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэн ажилласан. Хэдийгээр түүний ерөнхийлөгч байх хугацаанд Америк нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхимаас итгэлцэл үзүүлэх буюу импичмент хийх замаар огцруулах гэж оролдож байсан ч бүтлгүүцсэн байдаг. Ийхүү Америк нэгдсэн улс COVID-19 халдварын цар тахалтай нүүр туснаас хойш 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденд ялагдсан. Гэвч тэрээр өнгөрсөн 2024 он сонгуульд дахин өрсөлдөж 21-р зууны хамгийн том улс төрийн эргэлтийг эргэн хийж Америк нэгдсэн улсад дахин ерөнхийлөгчөөр сонгогдож чадсан. Өдгөө тэрээр аль хэдийн тангараа өргөж ерөнхийлөгчийн үүрэгтэй ажилдаа орсон бөгөөд дэлхийн нийтийг зөвшөөрдүүлсэн хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаж амжаад байна. Дональд Трамп нийт 3 удаа гэрэлжүүлсэн бөгөөд түүний 3 гэрэлтээс 5 хүүхэд мэндэлжээ. Трампын одоогийн эхнэр Мелина Трамп нь Америк нэгдсэн улсын түүхэн дэх 2 дахь гадаадд төрсэн тэрүүн хатагтай болсон бөгөөд Мелина нь Слован гаралтай байна. Одоо нэгэнт түүний намтрыг цугс мэдэж авсан болохоор Дональд Трампын бодлогын талаар хэдүүлээ илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая. 20 дугаар хэсэг. Америк ялна. Дональд Трамп анхны ерөнхийлөгчөө бүрийн эрхийн хүрээнд Америк нэг тэмээх бодлогоор Америк нэгдсэн улсын өмнө хэрэгжүүлсэн бодлогуудын залгамж халааг бүр мөсөн эвдэж хайсан юм. Тэрээр энэ бодлогоор олон улсын үүрэг амлалт ба түүнээс үүдэх эдийн засаг ба нийгмийн дарамтаас урьдчилж Америк нэгдсэн улсын эрх ашиг тэргүүн тавих стратегийг дэвшүүлж байгаа. Дотооддоо түүний засаг захиргааны эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор татварын хөнгөлтүүдийг хэрэгжүүлж, санхүү, хүрээлэн буй орчны хамгаалал зэрэг олон салбарт байсан төрийн зохицуулалтыг эрчимтэй бууруулж, заримыг нь хүчингүй болгожээ. Хэдийгээр эдгээр арга хэмжээнүүдийг бизнесийн орчныг илүү таатай болгох зорилгоор хэрэгжүүлж байсан боловч сөрөг хүчин ба зарим нэгэн судлаачдын зүгээс уг алхмуудыг эрс шүүмжилж урт хугацаанд л зөвхөн биелэлээ олно хэмээн дүгнжээ. Дональд Трамп нь мөн эдийн засгийн эрс бодлогоос гадна урд өмнө хийгдэж байгаагүй хатуу чанга цагаачлалын бодлогоор өмнөх ерөнхийлөгчдөөс ялгарч байлаа. Түүний засаг захиргааны үед цагаачлалын хяналтыг чангатгаж, Америк нэгдсэн улс Мексикийн хилийн дагуу хууль бус цагаачлалыг зогсоох зорилготой хаан барих, мөн голчлон лалын шашинтай хэд хэдэн орнуудын иргэдийн аяллыг хориглох зэрэг арга хэмжээнүүдийг санаачилж байв. Эдгээр бодлогуудаа тэрээр Америкийн ажлын байрыг хамгаалах, хууль бус цагаачлалыг бууруулах зайлшгүй алхмуудын нэг хэмээн сурчилдаг байсан. Гэвч энэ цаашид олон нийтийг талцуулсан маргаантай асуудал болон хувирсан бөгөөд зарим хүмүүс Трампыг хүний эрх зөрчсөн хэмээн буруутгаж, Америк улс тодорхой хэмжээнд улс төрийн хуваагдлыг үүсгэж, олон улсын давцсан Трампын бодлого мөн адил өмнөх засаг захиргаа ерөнхийлөгчдийн алхмуудаас эрс ялгаатай байв. Тэрээр Америк нэгдсэн улсын хувьд ашиггүй гэж үзсэн олон талт гэрээнүүд, байгууллагуудыг шүүмжилж, Парисын уур амьсгалын гэрээ, Ираны цөмийн хилцээр зэрэг олон улсын хилцээрээс гарах шийдвэр гаргасан дэлхийд аль хэдийн тогтсон байсан зарим нэг дэг журмыг эвдэхэд хүргэсэн юм. Түүний засаг захиргаа ялангуяа Хятадын бараа бүтээгдэхүүн татвар ногдуулах замаар худалдааны хамгаалтын бодлогыг
бодлого хэрэгжүүлж Америк нэгдсэн улсад шудраг бус алдагдaltaй худалдааг зогсоохыг зорж байлаа. Хэдийн арга хэмжээнд дотоодын үйлдвэрлэлийг сэргээж худалдааны алдагдлыг бууруулах зорилготой байсан ч дэлхийн зах зээл харин эсэргээрээ худалдааны дайныг үүсгэж зарим улс орнуудад эдийн засаг хүндрэх нөхцөл байдлуудыг үүсгэсэн юм. Түүний анхны засаг захиргааны нүүр тулсан хамгийн том асуудал бол COVID-19 халдварын цар тахал байв. COVID-19 цар тахлын үеэр Трампын засаг захиргаа халдварын тархалтыг бууруулахын зэрэгцээ вакцин боловсруулалтыг хурцгаж улсын эрүүл мэндийн хариу арга хэмжээг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байлаа. Дэгдэлтийн ихэнх үед Трамп аяллаа хязгаарлалт тогтоож ялангуяа Хятадаас нэвтрхийг хориглон дараа нь Европын өндөр эрсдэлтэй бүсүүдэд хязгаарлалтаа улам өргөжүүлсэн байна. Энэхүү үйлдлийн зорилго нь вирусын тархалтыг удаашруулан дотоод бэлтгэлийг хангахад цаг авах байв. Үүнтэй зэрэгцэн халдвар өвчин хэлэлт үрсэн сэргийлэх төв ба эрүүл мэндийн нийгмийн халамжийн яам зэрэг холбооны агентлагууд шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлж эмнэлгийн зайлшгүй шаардлагатай хэрэгслийн хүртээмжийг сайжруулах ажлыг өрнүүлж байлаа. Гэвч ихэнх үедээ мэдээллийн зөрүүлэлтэй байдал шинжилгээний удаашрал нь үр дүнд сөргөөр нөлөөсөн хэмээн зарим судлаач нар үзсэн байдаг. Трампын засаг захиргааны хариу арга хэмжээний гол бүрэлдэхүүн хэсэг нь COVID-19-ийн вакцин эмчилгээ онцлогооны хөгжүүлэлт үйлдвэрлэлт түгэлтийг хурцсах зорилготой төр хувийн хэвшмэлийн түншмэл болох Operation Warp Speed санаачлага байв. Энэ хөтөлбөр нь вакциныг богино хугацаанд хөгжүүлж яаралтай ашиглах зөвшөөрөл авахд ихээхэн хувь нэмэр оруулсан нь өвчний эмчилгээ тархалтыг бууруулах томоохон алхам болсон юм. Гэсэн хэдий цар тахлын эсрэг хариу арга хэмжээ буюу амны хаалт зүүх талаар зөрүүтэй мэдээлэл түгээж үүнээс улбаатай холбооны болон мужийн засаг захиргааны хооронд маргааныг дэгдэж мөн хилийг дахин нэг тал дээр зөрчилдөх зэрэг асуудлаас үүдэн зарчмын олон асуудал түүнд тулгарсан юм. Сүүлд нь хэдий эдгээр бодлогын шийдвэрүүд вакцин хөгжүүлэлт зэрэг салбарт чухал нөлөө үзүүлсэн ч эдийн засаг ашиг сонирхол олон нийтийн эрүүл мэндийн бодлого ба түүнийг ерөнхийлөгч байх чадамжтай тал дээр олон нийтийн санаа бодлыг өөрчилж. Тийм учраас зарим шинжээчнэр Трампын үед COVID-19 өвчний тархалтын эсрэг арга хэмжээний хангалтгүй байдал нь түүнийг ялагдахад хүргэсэн гэж үздэг. Гэвч тэрээр 2024 оны сонгуульд ахин иргэдийнхээ итгэлийг хүлээж чадж. Харин яаж? 3 дугаар хэсэг 47 дахь ерөнхийлөгч. Дональд Трампын 2024 онд ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг хэд хэдэн хүчин зүйлс дээр тулгуурлан авч үзэж болно. Эхнийх нь мэдээж гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу мейнстрим медиагийн хүч. Хэдийгээр сонгуулийн өмнө түүний эсрэг 2021 оны 1-р сарын 6-нд болсон Capitol Hill-ийн үүмэн ба татвар төлөхөөс сугтаасан мөн хэд хэдэн нууцсан зэрэгэлтэй бичиг баримтуудыг өөрийн эдлэн газараа хадгалж байсан зэрэг PR ихээр явж байлаа. Гэвч тэрээр уг PR-ийн эсрэг кампанид ажил явуулж өөрийгөө авилгачсан тогтолцооны эсрэг тэмцэгч, хавчигдсан баатар хэмээн дүрслэн улс төрийн хавчлагын золиос усан гэх байр суурийг түгээж сурчилж өөрийн дэмжигчдийг улам бүр нэгтгэв. Улмаар түүний кампанид ажил нь илүү залуу үе рүү нийгмийн сүлжээг ашиглан чиглэж Америк нэгдүгээр сэдвийг улам өргөжүүлж цагаачлал, даяаршил, хэд дэвшилтийн соёлуудыг шүүмжилсэн бөгөөд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг тойрон гарч Truth Social зэрэг нийгмийн сүлжээг ашиглан шууд харилцаа тогтоох стратегийг баримталж. Мөн түүний сурчлагаа нь инфляц, ажилгүйдэл зэрэг эдийн засгийн хямрал, нийгмийн асуудал зэргийг хөндөж ажилчин анги руугаа түлхүү чиглэснээр амжилтанд хүрч. Трамп ардчилсан намын сул талыг мөн овжин ашиглаж ялангуяа ерөнхийлөгч Байдны доогуур үнэлгээ болон хил хамгаалалт эдийн засгийн сэргэлтийн бодлогын дутагдaltaй байдлыг онцлон шүүмжилсэн байна. Үүний зэрэгцээ Трамп томоохон хотуудад дах Испани гаралтай болон хар арьст эрэгтэй сонгогчдын дунд дэмжлэгээ нэмэгдүүлж, гэмт хэрэг, боловсрал зэрэг асуудлаар ардчилсан намын явуулж байгаа бодлогуудыг хурцаар шүүмжилж байв. Ялангуяа Америкийн нийгэмд ихээр талцс хуваагдал үүсгэж байгаа woke соёлыг хурцаар шүүмжилсэн байна. Трампын ялтанд нөлөөсөн өөр нэгэн хөндлөнгийн үйл явдлууд нь түүний амь насанд алдах гэсэн орлогод лээ. 2024 оны 7 дугаар сард Трамп Америк нэгдсэн улсын Пенсильвани мужид сонгуулийн сурчлагын үеэр халдлагад өртөж баруун чихийг нь бууны сум шүргэн онжээ. Үүнээс хойш 9 дугаар сарын 24-нд ахин Трампын бие талдах гэж байсан этгээдүүдийг гольфийн клубын гаднаас баривчлан авсан байна. Энэхүү үйл явдлууд нь Трампын олон нийтийн дундх нэр хүндийг илтсэргээсэн байна. Ингээд 2024 оны 11 дугаар сарын 5-ны өдөр явагдсан санал хураалтын үр дүнд Дональд Трамп өрсөлдөгч Камала Харрисыг нийт саналын 49.8% буюу 312 муж улсын саналын тоогоор Америк нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдов. Өөрийн улсад нүүрлээд байгаа нийгмийн хуваагдал, эдийн засгийн сойрол ба Орос Украины дайныг 24 цагийн дотор дуусгаж чадна хэмээн амласан түүний амлалтыг одоо дэлхийн нийт анхааралтай ажиглан хүлээсээр л байна. Харин тэрээр ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш ямар зүйлсийг хийж амжив. Тэрээр 1-р сарын 21-нд үүрэгтэй ажиллаа авснаас хойш дараах шийдвэр тушаалуудыг гаргасан байна. Нэгт хилийн аюулгүй байдал ба цагаачлал хамгийн түрүүнд тавьсан бөгөөд тэрээр Байдны үед Америк нэгдсэн улсын өмнөд хилийг нээлттэй болох 67 төрлийн захирамжийг хүчингүй болгов. Мөн өөрийн захиргааны үед үйсэн хилийн бодлогуудыг сэргээж 1500 тэнгисийн зэргийг өмнөд хил дагуу дайчилж хууль бус цагаачлалыг албадан гаргаж эхэлв. Ингэхдээ тэрээр л мөн Америк нэгдсэн улсын зэвсэг түвшнийг дайчилж байгаа. Хоёрт эрчим хүч ба байгаль орчин. Трамп Америк нэгдсэн улсыг Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээнээс гаргасан бөгөөд Аляск ба бусад Америк нэгдсэн улсын газруудад газрын тос олборлох үйл ажиллагааг дахин эхлүүллээ. Мөн дотоодын эрчим хүчний салбарт онц байдал зарласан байна. 3-т засгийн газрын оролцоо. Тэрээр төрийн албыг цонхогдох талаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэг холбооны засгийн газрын албан хаагч сайн дураар огцорвол 8 сарын цалингийн мөнгийг олох болно хэмээн мэдэгдээд байгаа. Мөн төрийн хэмнэлтийн газар гэгчийг байгуулж Elon Musk, бизнесмен Vivek Ramaswamy нарыг уг газрын тэргүүнээр томилж. 4-т худалдаа ба гадаад бодлого. Трамп сонгуулийн үеэр ярьж байснараа өөрийн дотоод үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсын импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлв. Үүнд Канада, Мексик, Хятад зэрэг улсууд багтсан бөгөөд удахгүй Европын холбооны бараа бүтээгдэхүүнд ч нэмэлт тариф тогтоохоор төлөвлөж байна. Мөн Трамп Америк нэгдсэн
нэгдсэн улсыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж Орос Украины дайныг зогсоох тал дээр Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөн уг асуудлаар тусгай элчин томилоод байгаа. Тавт нийгмийн бодлогод Трамп ажиллаа авсныхаа дараа холбооны засгийн газар дахь DEA буюу олон талт байдал, тэгш байдал, оролцооны хэд хэдэн захирамж үйл ажиллагаа зэргийг бүрэн цуслаад байгаамаа. Мөн COVID-19 сар дахлын үеэр вакцин хийлгэхээс татгалцсан цэргийн албан хаагчдыг буцаад үүрэгт ажилд нь аваад байна. 6. Эрүүл мэндийн даатгал. Трамп сонгуулийн сурчлагын үеэр ярьж байсанчлан төсвөөс үр хөндлөлтийн зардлыг даадаг байсныг цуслуулж. 7. Технологи. Трамп одоогоор Америк нэгдсэн улсад TikTok аппликейшнийг зогсоох шийдвэрийг 90 хоногийн хугацаатаагаар зогсоож, Хятад улсын DeepSeek хиймэл оюун ухаан Америк нэгдсэн улсын технологийн салбарт сэргээх дохио болсныг зарлаад байгаа. Үүнийхээ өрөөнд тэрээр $500 тэрбум санхүүжилттэй үндэсний хиймэл оюун ухааны дэд үтс болох Stargate-ийг Америк нэгдсэн улсад хиймэл оюун ухааныг идэвхтэй хөгжүүлж байгаа OpenAI, Meta, Oracle зэрэг компаниудтай хамтран байгуулахаар хэлцэж байна. Энэ мэтээр Трамп өөрийн засаглалын 2 дахь 90 үеийг эхлүүлсэн бөгөөд түүний үйлдэл нь Америк нэгдсэн улсад өгөөж өгөх ч гэсэн дэлхийн бус доорнд яах талаар одоохондоо дөрвтэй дүгнэлт гараагүй боловч улс орнууд Трампын 2 дахь удаага сонгогдсон энэ ерөнхийлөгч бүрэн хугацаанд ирэх аливаа цогцлтыг хүлээн авахтаа бэлдсээр байна. Тэгвэл одоо видеоныхоо хамгийн гол хэсэг болох Трампын бодлого Монголд хэрэгжүүл яах байсан бол? Хэдүүлээ жишээ аваад төмрөө хэмээх нэгэн улс төрч байсан гэж бодъё. Төмрөө бол 90-ад онд зах зээл шилжилтийн үед хэд хэдэн үйл хөдлөх хөрөнгө худалдан авч түүнээсээ ашиг олсон бөгөөд өдгөө Монголын тэргүүн баячуудын нэг болсон ирэх юм билээ. Тийм болохоор тэрээр 2024 онд болсон улсын их хурлын сонгуулиар өрсөлдөж ялт байгалан Монгол улсын ерөнхий сайд болов. Учир нь Монгол улс чинь парламентын засаглалтай улс шүү дээ. Төмрөө маань улс төрийн үзэл баримтлалын хувьд угаасаа бизнесийн салбараас төрөн гарсан болохоор барууны үзэлтэй буюу чөлөөт эдийн засгийг дэмждэг хүн. Гэхдээ манай хүн жаахан поп л доо. Тийм болохоор энэ тентхийн хурал цуглаан дээр очиод олон нийтийн анхаарлын дүнд ороход бол сайхан попсоор гоод ерөнхий сайд болж. Мэдээж ерөнхий сайд чинь тухайн парламентод олон хус намын дарга байдаг. Төмрөөгөө сонгуул нэр дэвшигтээ Монгол нэг тэмээн мөрийн хөтөлбөр дэвшүүлв. За тиймээс Монгол улсын ерөнхий сайд болсон өдрөө баахан захирамж засгийн газрын тогтоолуудыг гаргаж авлаа. Тэр нь юу юм гэхээр нэн тэргүүн төмрөөгөө Монгол улсын хөдөлмөр эрхлэх залуучуудыг гадаад руу гарч ажил хийгээд улсдаа татвар төлөх захирамжийг гаргав. Ингэж тэрээр нэг өсөндөө ажиллах хүчнээ Монголдо тогтоон барих гэж үзэж байгаа хэрэг юм байна. Учир нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээл чинь хүний нөөцийн хомсолд ороод баларч байгаа. Дараа нь төмрөөгөө өөр улсад стратегийн чиглэл буюу улс орны цаашдын хөгжил хэрэгтэй салбаруудын ажиллах хүчнийг Монголдо ирж ажиллахыг уриалав. Бүр өөрийнхөө энд өөрийнх нь авдаг цалин олгож татвараас чөлөөж Монголдо ажиллахад зориулж бүхий сайн сайхан орчныг бүрдүүлэхийг амлалаа. Харин ирэхгүй бол нэгт татвар төлнө, хоёрт бүр болохгүй бол Монгол улсын иргэншлээс асна гэд сүрдүүлээд авлаа. За дараачийн алхмаар төмрөөгөө иргэдээс авдаг татваруудыг багасгаж аж ахуй нэгжийн албан татварыг бууруулахаар татварын хувь хэмжээг багасгав. Мөн аж ахуй нэгжүүд зориулж бизнес үйлдвэрлэлд нь нэмэрлэж хөнгөлөлтөд зээл олгохоор боллоо. Ингэж тэрээр Монгол нэгт бодлогынхоо дагуу дотоодын аж үйлдвэрийг нэмэгдүүлж гадагшаа гардаг их мөнгөний урсгалыг Монголдо үлдээх гэж үзэж байгаа ажээ. Харин оронд нь бүгд найрамдах Хятад ард улсаас орж ирдэг бүхий л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдолов. Гэхдээ гадаад улсаас орж ирж буй үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татварыг чөлөөж шаардлагатай үед бүр хөнгөлөлтөд зээл олгохоор болов. Дараа нь төмрөөгөө Улаанбаатар хот руу ирэх шилж төлөвлөгөөнийг бүрмөсөн хааж шин суурьслын бүсүүдийг байгуулах талаар идэвхтэй ажиллаж эхэллээ. Олон жил гацаатай байсан газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаан дээр тусгай ажлын хэсэг байгуулж дотоодын шатхууны нөөцийг бүрэн хангах зорилт тавив. Төмрөөгөө мөн 5 дугаар дулааны цахилгаан станцын төслийг эхлүүлв. Ингэхдээ бүр Улаанбаатар хотын ойролцоо байдаг байгалийн хийн орд дээр суурж нүүрсээр биш байгалийн хийн цахилгаан станцыг барьна хэмээн сүр дүйлэнтэй нээлт хийж нэрнгээсээ бариад эхлэв. Төмрөөгөө тэгээд энэ үеэр Монгол улсын эрчим хүчний тусгаар тогтнол, Монгол улсын тусгаар тогтнолтой энэ зэрэгцгүүц нэгт орох салбар хэмээн томхоглож 2040 он гэхэд Монголд цөмийн цахилгаан станц барин эрчим хүчний системд холбоно гэж хэлв. Дээрээс нь төмрөөгөө Монголын мал сүргийг Монгол нэгт бодлогын гол хэсэг хэмээн томхоглож малын хөлийн татварыг буцаагаа сэргээсэн ч малчид хоршоо байгуулан ажиллаж бүхий л хөдөө аж ахуйн түүхий зах зээл дээр нэг шугамар нийлүүлвэл түүнээс авах татварыг хамгийн бага хэмжээнд байлгана хэмээн амлав. Түүний дараа төмрөөгөө мөн малчдын хоршоолол дээр тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тусгай хөтөлбөр зарлаж орон нутгийн ард иргэдэд орлоготой байлгахын тулд толгоо тасгаж бэлэн хэмээн үндэсний телевизээр ихэр татан уйлж байхдаа хэллээ. Төмрөөгөө мөн төрийн бүх халамжийг бууруулж гудамжинд гуйлгууж байгаа бас архиуж байгаа мөн хорооноос юм өгөхийг хүлээж байгаа хүмүүсийг очоод ажилд орооч хэмээн шаардлага тавьж угдсчвал хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэж мэдээллээ. Мөн ажил хөдөлмөр эрхлэх чадамжтай байж гэртээ зүгээр сууж байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэнд тооцож зодвол ямар ч асуудалгүй хэмээн Монгол телевизээр гарч байгаа үедээ маш хүчтэй юм аз гарган мэдэгдэв. Харин төрөө сулгаа хийсэн хүмүүсийг төмрөөгөө цөмөөрөнгөнд баривчилсан ба тэднийг түүхт бас орон нутагт зам тавилахаар явуулсан ба өөрийн үзмөрч ба багангийн найзуудаа төрийн судлыг өгөө. Гадаад бодлогын өрөөнд төмрөөгөө Путин, Ши Жинпин хоёрыг 100 Монголд ирж наадамлаараа хэмээн урьсан бөгөөд бас 3 улсын улсуудыг жил болгон зайсан талуудаар хийгэр болжээ. За тэгээд мань нэр бол одоо төрийн албыг цомгтгоно гэд сайн дураараа ажлаасаа огцрох өргөдлөө өгсөн хүмүүс 1 жилийн цалингийг нь олгоно хэмээн амлаатглаа. Ер нь төмрөөгөө хэдий баг зэрэг pop хүн чиглээ ядаж л Монгол улсын эрх ашгийг нэг тавин ажиллахаар зүтгэж байгаа нь харагдав.
Хэдий түүний явуулсан бодлогын үр дүнд Монгол улс дотоод эдийн засгийн байдал худалдаа, аж үйлдвэр болон бус салбарууд босч ирсэн ч ПОП ерөнхий сайдын маань зарим хэтрүүлсэн яриа хэллэг Монгол улсыг олон улсын тавцанд жаахан онгой болгож, олон улсын харилцаач нэг хэсэг жаахан унав. Гэхдээ мэдээж хэсэггүй хугацаанд шүү дээ. Түүний ачаар гадагшаа урсдаг мөнгө ажиллах хүчин Монголдо өлдөж, Монгол улс өөрийн шатхуун эрчим хүчийг дотоодосоо бүрэн хангаж эхлэв. Гэвч түүнийг даган хүрээлсэн бүлэглэл маягийн зүйлс оронд нь бий болсон ба төмрөөгөөг дагвал ам тосно гэдэг хүртэл яриа гарчээ. Гэхдээ та хэд нь ойлгоорой. Энэ бол бодит биш төсөөлөл гэдгийг санаарай. Ер нь Трамп Монгол төмрөө гэдэг хүн байсан бол юу болох талаар хэдүүлээ жишээ болгон ярилцлаа. Хүн ер нь эцээцэд авах юм аваад хайчих байх чадамжтай байх хэрэгтэй хаа. Хэрвээ та бүхэнд видео таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй.